За сайхан урцсан. Хүй гэж байна. Энэ аюу амархан асуудал дээр ингээд бид нэр бодлоод тэгээ хоорондоо ингээд талцаад муудалцаад байгаа юм. Энд чинь бүр ямар ч эргүү мал ойлгох хамгийн энгийн асуудал байхгүй юу? Маш энгийн асуудал. Энийг ойлгоод ах ерөөсөө тийм хэцүү юм ерөөсөө байхгүй. За тэр Үнэн Баазуу намын Отгонбаатар хин чинь үү цэцэг Бямбаа чинь үү өмөрж байгаа нэг хэсэг билүү? Нэг хэсэг бүлэг хүмүүс байна. Эдгээр одоо уг нь бол нэлээд учир мэдэх тодорхой хэмжээний боловсралтай хүмүүс ингэж байгаа. Би бол эднийг одоо яалч байхгүй мөнгө авсан мөнгөний хүмүүс гэж хардж байгаа. Оюун эрдэнэ биш үү? Үнэхээр шудраг хүн байсан бол. Үнэхээр эрдэм нунтаа сэхэтэн байсан бол. Үнэхээр ёс зүйтэй улс төрч байсан бол хүмүүс залуучууд гарч ирээд бужиг наалж агсахад хамгийн түрүүнд гараад ирэх хэрэгтэй байхгүй. Хамгийн түрүүнд гарч ирээд залуучуудтайгаа уулзаад санал бодлыг сонсоод хүүгийнхээ өмнөөс уучлал гуйгаад тэгээ орлогоо нотлол болоо штэ. Энд ингээд үхэн хатан ингээд бодлаа намын баг хуралдуулаад нөгөө ардсан намын 8 сайдын сандлын булааж аваад тийм үстэй өөрийнхөө хувийн асуудлыг намын асуудал болгоод өөрийнхөө хувийн асуудлыг парламентийн асуудал болгоод Монгол ардынхаа намын хэдэн гишүүдийг бүртгэцүүлээд олонны өмнө өөрөө тайлбар өгөхгүй зүхтааж алга болоод ичнэ хоногор энэ чинь ингээл ойлгомжтой шүү дээ. Өнөөдөр 22 настай хүүхэд юу хийж явах ёстой вэ? Их сургуульд сурч явах ёстой. Тийм биз? 22 настай залуухан хүүхэд нэг тэрбум төгрөгийн машин унаа явуулж. Аав нь алтны урхан эзэн байсан бол. Тийм үү? Нямтаашрын хүү номтой баяр байсан бол. Чинбатын хүүхэд ундран байсан бол. Чинбатын охин номин байсан бол. Нөгөө 30 гэр бүлийн хүүхэд байсан бол. Нэг тэрбум төгрөгийн машин унах бидэрт хамаагүй байхгүй. Хэд Улаанбаатар хотод орж ирээд 15 жил болж байгаа. Төрийн албан агчийн хүүхэд 22 настай хүүхэд. Насаар нь тооцох нь бол их сургуулийн төгсөх курсын оюутан. Баг 3 дугаар курсын оюутан юм уу 4 дугаар курсын оюутан. Өнөөдөр нэг тэрбум төгрөгийн машин унаад. Нэг цагийн $3,000 үнэтэй онгоц хөлслөөд найз охиндоо 50 60 70 саяар мөнгө шилжүүлж явж байгаа. 22 настай төрийн албан хаагч ямар хүүхэд байгаа юм бэ? Зүгээр л эрүүл ухаанаар л бодчооч. Энэ баримт энэ факт. Тэгээ оюун эрдэнэ эсрэг юм ярихаар намайг одоо ЭМС-ээс мөнгө авсан гэдэг. Гүнч Монголын төрөөс нэг ч гэсэн гулгаач. Монголын төрөөс нэг ч гэсэн увайгүй худалч хүнийг аимшигтай шуналтай хүнийг мөнгнөөс өөр юу ч боддгүй хүнийг Монголын төрөөс хамгийн том худалчийг холдуулах гэдэг шүү дээ. Ойлгож байна. Та нар ганцхан оюун эрднийг холдуулж чадахгүй байгаа хүмүүс энэ олон жил тогтцсон ЭМС компаниг холдуулж яагаад чадахгүй? Ядаж эхлээд оюун эрднийг холдуул. Дараа нь ЭМС эсрэг хэдүүлээ чагсаа. Оюун эрдний чирэггүй ЭМС-ийн чирэггүй. Ер нь бол ба штэ. Оюун эрдэнэ хот жаргал хоёр зодтолтоод байгаа юм ерөөсөө байхгүй.
өнжөөл нэг хуралд хамт сууж идэг, дохооны төлөө сууж идэг хамсаатнууд шүү дээ. Энэ хоёрын дайныг ерөөсөө ингэж ойлгох айгүй амар. Хин хүчтэйгээ, хин эрх мэдэлтэйгээ хужаа ах нартаа л харуулах гэж байгаа болсон. Од жаргалын ардч хятадууд байгаа, ерөнхий сайдын ардч хужаа нар байна. Ойлгож байна уу? Тэгэхээр тэр хужаа нартаа хин томоо үзүүлэх гээд, хин эрх мэдэлтэйгээ үзүүлэх гээд байж байгаа шүү дээ. Гүй ойлгох айгүй амархан. Би дахиад хэлье. Хоёр эрдэнэ үнэхээр ёс зүйтэй улс төрч байсан бол. Ойлгосон уу? Үнэхээр шудраг хүн байсан бол. Жагсаад байгаа залуучууд хүмүүс залуучууд жагсаал гэх юмуд гарч ирээд уучлах уу. За юу болсон бэ залуучуудаа? Яасан бэ гэв. Тэгээ хүүгийнхөө өмнөөс уучлал гоогаад. Би бол тэгнэ хүүгээс дуудаж авчираад ганц яаж унгаагаад чи юу хийгээд яваад байгаа? Хаанаас ийм хүн болоод байгаа? Гараад ир чи. Бүх банкных нь хуулгыг гаргаж ирээд ийм байна. Та нарыг мэдж байгаа. Монголын эх орончд тусгаар тогтнолын төлөө хүүхдээ маш олон удаа алж исэн тохиолдол байна. Эхнэрийгээ алж исэн, аавыгаа хороож исэн тохиолдол Монголын түүхэн зөндөө байна. Хамгийн ойрын жишээ зөгтөж хүүгээ алдсан шүү. Гарслан дайжд хороо гэж унтуулсан. Тэгэхээр өнөөдөр зүгээр хүүхдээ гаргаж ирээд орлогын нотлол уучлах угаад ингээд болоо байхгүй. Тэгэд яагаад ингээд цутаагаад байгаа? Хэрвээ оюун эрдэнэ суудлаа алдах юм бол амар олон фактууд нь асар их лойврууд нь ямар их хуурамч юм хийсэн ил болно. Оюун эрдэнэ энийгээ далдлах гэж энийг нууж амжаагүй хатан сая хүүхэд нь факталсан баг. Энэ олон лойвраа нуухаас нь өмнө оюун эрдэнэийг унгаах хэрэгтэй. Оюун эрдэнэ удах тусмаа хинд ашигтай бай. Оюун эрдэнэд өөрт нь ашигтай. Оюун эрдэнэ удаад хэн хохирох вэ? Монголын ард түмэн хохирно. Оюун эрдэнэ хийсэн бүх юмаа болж болохоо ээж нууж амжина. Одоо энэ дэрэнд унгаах. Унгаагаал шалгуулах. Ямар аимшигтай юм хийсэн шууд гараад ирнэ. Хүүхдэн зарлалчлаа шүү дээ. Монголд ямар нэг зүгээр нэг жирийн албаагч, зүр төрийн албаагч шүү дээ энэ чинь. Төрийн өндөр дэд албаагч. Төрийн өндөр албаагч. Төрийн албаагчийн хүүхэд би дахиад хэлээ л дээ. 22 настай. Өнөөдөр насаар нь бодвол их сургуулийн төгсөх курсын оюутан. За хөдөлмөрийн хуулиар бод. Монгол хүн 18 нас хүрж иж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөх ёстой. 18 нас хүрж иж ажил хийх ёстой. Гэтэл энэ 18 нас хүрлээгээд их сургууль төгсөөгүй гэсэн үг. Ямар ч боловсралгүй, ямар ч мэрэгжилгүй. Зүгээр 12 дугаар ангид төгсөөд ажил хийсэн бол энэ 4 жил ажиллаж байгаа хүүхэд байхгүй. 22 нас гэсэн 18 наснаас. 18 наснаас 4 жил ажиллаж байгаа хүүхэд 1 тэрбум төгрөгийн машин унаа. Найз охин руугаа 60-70 саяар нь саваа шидээл. Нэг цагийн $3,000 өмтөө онгоц хөлсөж хүнсэлцээл нисээл. Баячуудын очдог асар өндөө амралтын газрыг хааж хагаад бүтэн худалдаж авч байгаа хоёулахнаа тэмцэнгээд. Ямар төрийн албаагч юу хаанасаа мөнгө олоод ингэж байгаа. Их сургууль төгссөн үү? Түүний энэ жил төгс курс оюутан байх хэрэгтэй. Эн чин баримт. Төрийн албаагч энэ их мөнгийг хүүхэд нь ингэж тансгалж яхад аав нь ямар их мөнгө олж байгаа нь тодорхой. Ойлгож байна уу та нар? Монголын төр цаашдаа асар том гай болно. Биднийг зүгээр л хужаад хөдөлж аваачаал тушаач хүн. За намайг цус ирдэг гэж загнадаг. Би цус ирдэг. Би удам өгшил ирдэг. Оюун эрдний гарал үүсэл нь амар бүрхэг нууц. ДНК-га шалгуулчаач.
эцэг нэгтэй хоёр эмэгтэй дүү нь Австрид цэвэр хятад нөхөртэй. Ирлизүү дандаа хүндэстэн рүүгээ татагддаг. Монголд амьдарч байгаа хятадууд 90% нь хятадтай сууж байгаа. Тэр бом гэдэг чинь ардаа 9 тэгтэй заяа. Би 3 дахь удаага хэлж шээ. Энийг өнөөрөх юу ч байхгүй. За алтан гэрэл данх хоёрын авилагчдын хөрөнгийн хураана гэдэг. Энэ хоёр санаачлаад готоо гаргаад ирсэн юм шиг. Энэ та нар хуулиа уншил та. 2022 онд их хурлаар яригдаад батлагдсан хууль. Орлогоо нотох чадаагүй бол хөрөнгийн хураанаа гэдэг хууль чинь. 22 онд гарсан хууль. Нэгдүгээр, хоёрдугаарт оюун эрдэнэ данх хоёрын хуулийг оюун эрдэнэ хин алтан гэрэл хоёрын хуулийг уншсан хаанчддаг хэд байгаа юм. Ял авахгүй гэж байгаа. Ял авахгүй. Зүгээр л чи энийг авцсан юм уу? За энийг надад өгч. Энийг авцсан юм. Өө чи энийг улсаас авцсан юм уу? За энийг надад өгч. Өө чи энийг улсаас авцсан юм уу? Энийг өгч. За энийг авцсан юм уу чи? За энийг өгч. Гэт авчих юм гинэ. Тэр хууль нь ял өгөхгүй. Шоронд орохгүй. Тийм л хууль шүү дээ. Энэ яриад опродаг нь. Зүгээр л оноо цуглуулж штэ та нарын. Та нарын толгойг эргүүлдэг нөгөө л нэг худлаа юм чинь штэ. Шувуу ажиллагаагаар хэдүүн баригч ирсэн. Хэдүүн шоронд орсон. Хин шоронд ороогүй. Аманд багтахгүй их мөнгө авсан гэж хэлээ. Эднэр чи. Одоо ингээд үлсгэлэн зарлж байгаа. Би энэ дээр пост оруулсан. Энэ юусоо надад нэг тэгж худлаа хэлэхэргүй хүн надад түүнд хэлсэн шүү. За би энэ дээр ингээд пост оруулсан. Та нар одоо энийг харцгаая. За энэ ингэж. Данх огцрохгүй юм байна. Оюун эрднийг хамгаалах гэж 850 сая төгрөгөөр 3 хүн 8 хоног үлсгэлэн зарлах юм байна. Нэг өдрийн 35 сая төгрөг хийж. Нэг хүн 35 сая төгрөгөөр 8 хоног. Ойлгож байна. Одоо ингээд 3 хүн үлсгэлэн зарлаад эхэлж байгаа гинэ. Энийг цагдаа тагнуулан шалгаач. Хэд хэлэх юм бэ? Тэгээд ийм л шудраг юм бол зүгээр л албан тушаалаа өгчүүч. Хийсэн нүгэлгүй юм бол хулгай хийж л өөр хийгээгүй, хууль бус юм хийгээгүй юм бол зүгээр л албан тушаалаа өгчүүч. Монгол зөндөө л ерөнхийдөө албан тушаалаа өгчээсэн шүү дээ. Оюун эрдэнэ Мегомбын хулдыг яаж унгааж илээ? Тэгэд ингэж үхэл алдаа зууралдаагүй шүү дээ. Мегомбын хулд ингэж үхэл алдаал баг хуралдуулаад, парламент хуралдуулаад, засгийн газраа 2 хуваагаал, арилсан намынхныг хийгээл ингээггүй шүү дээ. Мегомбын хулд нэг өдөр ч гисаагаал маргааш нь их хурлын энэ дээр үг хэлээл албан тушаалаа өгсөн шүү дээ. Ерөнхийдөө алтан хоёрыг яас ингэж үхэл алдаагүй шүү дээ. Үгүй хэлэл ажил өгсөн шүү дээ. Монгол улс маш олон ерөнхийдөө солигдсон. Оюун эрдэнэ шиг ингэж үхэлдэж, сандалтаагаа зууралдаж, амиан тавьж байгаа нэг ч ерөнхийдөө байгаагүй. Яагаад амиа тавиад? Яагаад энэ сандлаас ингэж үхэн хатан зууралдаад бүр үхэл алдаад ингэж их мөнгө цацаад одоо нөгөө чигсаалын эсрэг төлбөртэй чигсаал дахиад оруулсан. Оюун эрдэнэ өөрөө Хяро Баатраараа найруулж байгаа. Зүгээр л зайлаад өг. Чи зайлуул Монголын төрөөс чамайг дагаад амар олон хулгайч сайдууд зайлах гэдэг. Адгийн наацхан соёлын ямаа би аварч үлдмээр.
Тэр наримаараа хүн чинь соёлын ямыг дуусгах чинь. Чиний ах тэр хэрэг яг хувийн компани шиг соёлын ямыг сүрүүлж чинь. Соёлын яамны бүх ажилчнаад дэлж байгаа. Ойлгосон уу? Итгэх юм юу ч байхгүй тэрэнд. Иргүү балаа авгаа нар минь. Оюун эрдэнэ хийсэн юу ч байхгүй. 5 жилийн дотор юу хийсэн? Худлаа ярихаас өөр юу ч хийгээгүй заяа. Голдон зөвхөн шонхруудсан. Өөрсдийг аврах гэдэг улс төрөөс нэг ч гэсэн аюултай эргүүтэд намайг мөнгө авсан гэдэг. Бурхан харж байгаа. Бурхан намайг харж байгаа заяа. Ойлгосноо. Би Бурханы нэрээр амдгаалаа. Ээжийнхээ нэрээр амдгаалаа. Хүүгийнхээ нэрээр амдгаалаа. Би энэ бозруудаас би нэг ч төгрөг авахгүй. Би та нарт амласан да. Би хизээж худалдахгүй гэж. За очиж чинь. Би хизээж худалдахгүй гэж би хэлээ үсттэй. Яасан нэг хөө? Хичээл өгч ороод. Шинэ үзэг өмссөн. Миний үүшиг хүүхдүүд одоо тэр бомоор машин авч унаад нэстэг тэр хүслээ яваад байна. Миний хүү одоо эзэт гинэ. Тэгсэн чинь хоёулаа 100 мянга бууз өмсчээд. Аав нөө 30 жил уусад зүтгээд, үнэнчээр зүтгээд, Монголын урлагийн төлөө зүтгээд 30 жил татвар төлчөөд хүүдээ 100 мянган төгрөгийн бүүз авч өгч баасаа алдчихсан. Гэсэн чинь нэг мө гөлөг Улаанбаатар хотод орж ирээд 15 жил болж байгаа нэг гөлөг. Хүүхдэн тэр бүн төгрөгийн машин унаад. Би насаараа л нэг мө машины зээлтэй явсан шүү дээ. Ганц машин авч унах гэж байна. Насаараа л банкны зээлтэй явж байгаа шүү дээ. За. Хөөе, тороол гэдэг үгээ ойлгох хар пистанер минь. Ядаж тороол гэдэг үгээ ойлгох заяа. Намайг тороол гинэ. Тороол хизээч ингэж нүрээ харуулдаг шүү дээ. Тороол хизээч ингэж нүрээ харуулж ярьдаг. Тороол гэдэг чинь зураг байхгүй. Нэр нь фаалааягц гадаад нэртэй. Цахимаал урчдаг тороол гэдэг. Одоо Монголын хамгийн супер тороол тэр хас овогт заяат гэдэг нэг хятад байгаа. Хас заяа гэдэг хаягтай. Хас овогт заяат гэдэг. Хас овогт заяат гэдэг. Хас заяат гэдэг. Тэр хизээж нүүр нь харагдаж байгаагүй. Одоо үрдэл тэр ямар хүн байдгийг мэддэггүй. Илмэр төрчин тороол. Тороол гэдэг чинь нүүрээ ангиж харуулад лайв гэдэг үнийг тороол гэдэггүй байхгүй юу? Тороол гэдэг үгийг ч мэдгүй хар хацнууд. За ингээд дараагийн л хүртэл баяртай. Миний одоо явах чинь шалгалтай юм уу?